Сайн байцгаана уу? За үеийн асуудалтай хүмүүсийн хувьд бол эрзэнээр ингээ бүх биеийнхээ булчин за ясуудыг бат бих хүчтэй чанга болгоно гэдэг бол хамгийн оновчтой, хамгийн зөв, хамгийн үр дүнтэй арга байдаг. Тийм болохоор өнөөдөр сууж байгаад за ихэнх хүмүүс маань бол одоо юм хөгшин настай хүмүүс байдаг учраас ерөнхийдөө сууж байгаад хийвэл эвтээх юм болов уу гэж бодоод за тэгээд юм сууж байгаад буянхаа одоо уртлын, артлын тэр дотортлын булчингуудыг хэрхэн яаж чангалах вэ гэдэг энэ дасгалыг нь оруулъя гэж бодож байна. За ерөнхийдөө гол төлөв та нар маань эвтэйхэн байхаан болоод бас аль болох бас уртлынхыгаа тийм үү заах артлын дотортлаа байг гэхэд ядаж уртлынхаа гойны булчин бас ингээд чангалаад хүчтэй болгох хэрэгтэй. За тэгээ эрзэнээр дасгал хийгээд ирэхээр нөгөө хийж байгаа болохоор бид нар бүгд нөгөө булчиндаа ясандаа бас хүч мэдрүүлээд байгаа болохоор яс маань бат бих болдог, хүчтэй болдог. За мөн булчин маань ч мөн одоо чанга хүчтэй болж өгдөг юм байж байгаа. За ер нь бол нөгөө ясыг тэгэд хилдэг шүү дээ тийм үү? Зөвхөн ганцхан тайлцуугаад бат бих болохоос гадна илүү одоо үр дүнтэй чанга болгодог ясыг бол хүчтэй болгодог зүйлүүд ерөөсөө эсэргүүцлийн дасгал тэр эсэргүүцэл мэдрүүлсэн тэр дасгалыг ясанд өгчөөж яс маань эргээд одоо нөгөө их бат бих болдог тэр одоо шинэ эсүүдээ бий болгох тэр ажлаа сайн хийдэ гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр бид эрзэнээр ингээд дасгал хийгээд ингээд эсэргүүцэд одоо хүч мэдрүүлээд ирэхээр одоо яс маань мөн бас хүч аваад за ингээд бид тэр яс маань хүчтэй болох ёстой байна гэсэн тэр мессеж аваад ингээд илүү бат бих ингээд болдог байж байгаа. За тэгэхээр эрзэнээр хийхийн тулд эхлээд за хамгийн гол нь та нар маань яг өөрсдийнхөө нөгөө юундаа тохируулах хэрэгтэй хүчтэй. За тэгэхээр зарим тохиолдолд бол их одоо өвдөлтөө өрөвслөө буруулаад тийм үү нөгөө төрмөр гуугаад ерөнхийдөө бос үе уугаад өрөвслөн намдаад ингээд ирэхэр чинь өвдөлт нь айгүй болоод хийж байгаа шүү дээ тийм үү. За одоо ингээд өвдөлт нь багасаад ирж байгаа бол одоо ерөөсөө сайн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ерөөсөө дасгал хөдөлгөөн гэдэг бол хизээч орхиж чадахгүй. Бидний энийг тийм үү тэр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээгээр тодорхой цаг хугацаанд уун. Тэгээд орхих хэрэгтэй. Орхиод харин дасгал хөдөлгөөн гэдгийг бол хизээч орхиж чадахгүй байнгын хийж явах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийж байж бид нэр илүү сайн юм болдог байж байгаа шүү. Тэгэхээр дасгал хөдөлгөөн бол хамгийн чухал шүү үе мөчөнд. За тэгэхээр эхлээд бид өөрснийхөө яг тэр хүчин зохируулаад эрзэнүүдээ сонгох хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эрзэн маань ерөнхийдөө 5 төрөл байж байгаа гэж хэлсэн тийм үү. За миний хувьд бол би 3-тай байдаа. Би энийг бол анх туршлагагуудад хамгийн анх одоо энэ 3-ыг авч ирсэн. За тэгээ яг өөрсдийнхөө хэмжээнд тохируулнаа. За хамгийн одоо сул нь одоо хүч багтаа нь одоо нисэндээ 5 юуных нь энэ цагаан эдэр байдаг. За та нар маань харж байгаа. Тэгээ өөрсдийнхөө юундаа тохируулаад за ингээд хийн. Ерөөсөө яг ингээд дасгалаа хийж явахдаа өвдөлт ерөөсөө хизээч мэдрэгдэж болохгүй. Өвдөлт мэдрэгдэхгүй тэгсэн мөртрөөсөө хүч мэдэрч явах хэрэгтэй. Баг зэргийн хүч мэдэрч явах хэрэгтэй. Яг л тийм л юунуудыг эрзэнээ сонгоно гэсэн. За би та нартай зөвхөн жишээ болгоод за би энэ хоёроор ингээд хий. За улаан цэгэр хоёроор татдаг ч юм уу да энэ хоёрыг арай хүчтэй. За би бол ерөнхийдөө ихэвчлэн сууж байгаа биш би бол босч байгаа татдаг. За ингээд нөгөө хөлөндөө энэ нөгөө бэхлэгчээ хийцэн байгаа шүү дээ. Хоёр бэхлэгчээ ингээд хийх гэсэн байдаг. За энэндээ одоо энэ төмөрнүүдээ ингээ уяна. Ингээд гогдоод өгнө. За энэ маань угаасаа ийм гогдуурхтай байж байгаа. За ингээ гогдоод өгнө. За бүгдийн сайхан ингээ гогдож. За ингээ алсаас алдаа гаргачихлаа. За тэгээ ингээ гогдоод ийм болгочихлаа. За хамгийн гол нь би танд дахиад хэрэг сануулхад ерөөсөө одоо энийгээ татаад одоо ингээд урдж явах ингээ сум тийм үү? Урагшлуу. За ингээ хөлөө ингээ урагшаад татах байхгүй. Тэгэхээр чи яг энэ уртлын чинь булчинд одоо хүч мэдрэгдэнэ. За яг ингээ сулруулаад, буцаад ингээ сайхан татчих байгаа тийм үү? Яг ингээд буцаа ингээд татахт чинь ерөөсөө өвдөлт мэдрэгдэж болохгүй. Өвдөлт мэдрэгдэж л байх юм бол юу чинь эрзэн чинь хүчтэй байна л гэсэн. Тэгвэл эрзэнийхээ хүчийг сулруул хамгийн одоо баг тийм үү? Цагаанаар ч юм уу эсвэл энэ цэнхэр дангаар ч юм уу эхлэх хэрэгтэй. Ерөөсөө тэр зүг гэхдээ баг зэргийн хүч мэдэрч явах хэрэгтэй. Зүгээр нэг одоо ингээ ингээд хөлөө ингээд ямар ч одоо хүч мэдрэгдэхгүй байгаа шүү дээ тийм үү? Зүгээр ингээд яаж байгаа. Тэгэхээр яг энэ ингээд ганцаарнгаар нь татчихад хүч мэдрэхгүй биш. Энийг татахад баг зэргийн хүч мэдрэгдчихэл авах хэрэгтэй. Тэгжил анх эрзэнэ татах хэрэгтэй. Ерөөсөө заавал амар бүдүүн татчихэж их мундаг болно гэж ерөөсөө ойлгож болохгүй. Баг багаар тэгээд ингээд хийгээд ахаар чинь хүч чинь сайжраад, булчин чинь чанга болоод, хүчтэй болоод ирэхээр эднэр чинь ингээд
чамд ингээл татхад нэг л юу ч татахгүй хүч мэдрэгдэхгүй байгаа юм шиг санагдаад эхэлнэ. Тэгээд хүч мэдрэгдэхгүй юм шиг санагдаад эхлэх юм бол за тэгвэл би эрзэнэ бүдүүн болгох юм байна гэдэг эрзэнэ бүдүүн болгоно гэсэн. Ингээ хүчээ нэмээ яваад байна. За тэгээ эрзэнүүдээ ингээ нэмсэн явсаар байгаа тийм үү. Тэгээ тавуулангийн ингээ тойруулдаг ч юм уу, гурвуулангийн за ер нь 5-ыг татаад эхэлдэг болчихсон. Тавуулангийн нийлүүлээд татаад ингээд эхэлдэг болчихсон байх үед бол за ерөнхийдөө өөрийгөө бол нэлээд сайн булчинтай болсон байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгсэн байхад бол та бол ерөөсөө алхаа явж байхад бол маш өөртөө ихтэй хүлчин бүр нэг найдвартай юм шиг тийм мэдрэмж мэдрэгдэн танд бүр нэг найдвартай би ингээ алхаад байгаа юм шиг бүр ингээд нэг ямар юм говьад ингээд нэг сул байгаад байгаа юм шиг тийм юм бол мэдрэгдэхгүй болоод тийм. За яг тийм л болоод эхлэх юм бол хүлчин нэг сайхан алхах гэд яг нэг сайхан найдвартай юм шиг болоод эхлэх юм бол за миний хөл бол ерөнхийдөө их сайхан болж байгаа юм байна. Ерөнхийдөө хүчтэй болж байгаа юм байна л гэж ойлгох. Тэр ажлын маань ерөөсөө булчин л хийгээд байгаа. За ингээ сайхан татаад байна өө. Ингээ сайхан сууж байгаа. Зургтаа үзэж байхдаа л ингээ сайхан татаад байна. Ингээл. За ингээл энэ ч талдаа 15 хийлээ. За 15 татлаа. За буцаа солиод энийгээ ингээ салгаад за нөгөө талдаа хийн. Ингээ хоёр хөлөө ээлжлээд нэгсэндээ сууж байгаа л татаад байна гэсэн үг. Одоо нөгөө талдаа хийчихье. За ингээд нөгөө талдаа хийчихлээ. Тэгэнгүүт нөгөө талдаа хийнгүүт сандлынхаа бас нөгөө талынхаа хөлөндөө энийгээ хийчих. Ингээд тавьчих. Ингээд тавьчих. За одоо ингээд суучгаа жоох урагшаахнаа ингээд сандлынхаа өнцгтэр сууншаа. Ингээд арагшаагаа бас ингээд яаж болохгүй. Тэгэх юм бол яг юу чин урт хөлтэй хүмүүс бол болно л да. Богино хөлтэй хүмүүс бол жоох урагшаахнаа суух хэрэгтэй. Ингээд за би бол ингээд урагшаахнаа жоохон сууд надад ихтэй юм бид ингээд нуруугаа сайхан зэхлээд ингээ хавийн биеэ ийм болгочихж байгаад ингээд суучаад ингээд татаад байж бас болохгүй. Сайхан бүх биеэ сайхан зэгцлээд нэг зэгцсуун гэдэг шүү дээ. Тийм үү сайхан зэгцэлчихэж байгаа, сайхан сулалчихж байгаа. За ингээд сайхан ингээд татаад байна. Ингээд ээжлээ татаад байна. За ингээд харагдах юм бол ингээд. За ингээд эхлээр чинь яг энэ булчиндаа сайхан баг зэргийн сайхан хүч мэдрүүлээд өвдөлт мэдрэгдэж юус болохгүй шүү. Өвдөлтөл мэдрэгдэх юм бол болохгүй байна л гэсэн. Тэгэх юм бол содруулна. Тэгэл ингээд сайхан. Гэхдээ баг зэргийн хүч мэдрэгдэх ёстой. Ингээд бид нар чинь юугаа булчингаа хүчийг чангаруулад байна. За ингээд ээлжлээд нэг 3-3-аар 15 гэдэг чинь нэг хөлөндөө нэг 45 тийм үү? За бүр их явах юм бол ахаад 15-ыг нэмээд нэг 4 удаа ингээд 4 оролтоор ингээд хийн гэсэн үг шүү. Уртлынхаа булчин. За одоо хажуудлынхаа дотор талынхаа гуйнэ. Ерөнхийдөө бид нар бас булчингуудаа энэ хөлийнхөө булчингуудыг жигд хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй ингээ бас хитрхи нэг уртлынх нь гуйн их сайн дотор талынх нь гуй булчин тийм үү арынх нь булчин эдэр ингээд муу эдэр тийм байх юм бол бас болохгүй нөгөө булчин маань тэнцвэргүй байх юм бол бас авж байгаа ачаал нь бас тэнцвэргүй болоод ирэх юм. Тийм болохоор аль болох бүгдийн сайхан ингээд тэнцвэртэйгээр яг ингээд хөгжүүлэх хэрэгтэй. Хийх хэрэгтэй. За одоо энийг ингээд дотор талын булчин чинь жоохон юу байдаг чинь. За ингээд за энийг болохоор аюу амархан. За энийг мөн л бас нэгэндээ багалж чана. За юу нэг юунда эрэндээ ингээд нэг талдаа ингээд багалчлаа. Хийчихье. За ингэнгүүтээ энэ яг уртлынхаа энэ хөл сандалныхаа энэ уртлын хөлний доор энэ эрзэнээрээ ингээд дарч сандал дээр сууж байгаа учраас ингээд байгаа. Тэрээс босоод хийх юм бол бүр хаалгандаа нөгөө дүүжилдэг юм юу яадаг юм байгаа шүү дээ. За би тийг оруул. За одоо ингээд хажуу тал дээр сандлынхаа хажуу тал дээр сууж байгаа. За тэгээ үлээ ингээд хажуу тийшээ татна. Ингээд дотгошоогоо ингээд хажуу тийшээ ингээд дотгошоо. Ингээд дотгошоогоо ингээд татна. За ингээд татхаар чи яг энэ гуйны чинь дотор талд юу мэдэгдэнэ. Чангарч хэрж байгаа. Тэгэхээр энэ гуйын дотор талын маань булчин ажиллаж эхэлж байгаа. Ингээд нэгсэндээ хүлээ ийшээ ингээд нь шүү дээ. Ингээд ингэж татж байгаа гэсэн. Ингээд буцаагаад ингээд татгшаа. Ингээд татаад байна. Ингээд тэр энэ маань ингээд зугуухан хүч аваад хүчэндээ хөрөнгөтэй буцаагаа солруулаад ингээд хийж байгаа болохоор ямар ч үеинд маань гэмтэл
юу учруулдаггүй маш сайн. Та нар ерөөсөө айлтгүй хийх хэрэгтэй. Дасгал маш чухал шүү. Дасгал хийхгүй хаяхал юм бол ерөөсөө болохгүй. За одоо энийг нөгөө талдаа гаргачихна бас. За буцаага тавьчих. За одоо нөгөө талынхаа хөлөнд үтчих. За одоо ахаа буцаагаад энэ цамтлынхаа уртлынхаа хөлнийхөө доор үржиглээ. Хөлөөр нь давчиж штэ. За одоо тэгэл буцаагаад нэг тал дээр нь суугаад за энэ цамтлынхаа энтэй тал дээр нь сайхан жоохон дараад өгч юмыг мэдгүй та нар онгохол доо. За тэгээд ингээ хөлөө татгшин ингээд татаад байна. За ингээр чи мөн л юу мэдэгдэн. За ингээл 10 юм уу 15 тоо. Гоор хоёр хөлөө солиод нэгсэндөө нэг хөлөндөө 30 удаа хийх юм шүү дээ, тийм үү? За ингээл сайхан айжуухан. Би бас жоохон хурдан хийж байгаа шүү. Та нар маань бол сайхан айжуухан хийх хэрэгтэй. Ингээл хийн. За ингээд дотор талынхаа болчихно. За одоо арын булчаа. За арын булчингаа яахын тулд мөн хөлөө ингэчихэж байгаа. За сандлаа сайхан ингээд урагшлуулад ингээд тавьчих. Ингээд урдаа. За тэгээд энийгээ эндээ зүүн. Энэ артлынхаа хөлөнд ингээд зөөж. Артлынхаа хөлөнд, уртлынхаа хөлөнд биш шүү, артлынхаа хөлөнд. За ингээд сайхан арагшаа татаад ингээд. Ингээл. За ингээ арагшаа татаад ахар чи яг энэ артлын чинь булчин. За тэгээ мөн энэ гуйнд энэ нөгөө өвцөг гэдэг шүү дээ, тий? Өвцгөнд ингээд чинь бас ингээд юу мэдрэгдэнэ. Хүч. За энэ хоёр маань ингээ хүчин гэсэн. Ингээ сайхан дарчихна. Ингээд. За одоо нөгөө талдаа соллоо. Нөгөө талынхаа хөлөнд хийлээ. Буцаад энийг бас нөгөө тал руу оруулаа. За одоо ингээ хахад. За. Ингээд татна ингээд. Ингээл татаад сайхан. За ингээд 10 тоогоор за 3 удаа юм уу? Тэгээ 4 удаа. За ингээд 30-30-аар ингээ хөлөндөө ингэж хийнэ гэсэн. За ингээд ерөөсөө хөлнийхөө булчингуудыг за тэгээ хөлнчний чи яс мөн бас эсэргүүцэл мэдрэж байгаа учраас хөлийн яс булчин маань хүчтэй болно гэсэн. За ерөнхийдөө бас нэг зүйлийг одоо хамгийн сүүлд нь хийчихэд дасгал энэ эрзэнээр татхаас өмнө хамгийн түрүүд эхлээд бас жоох юм халаалт маягийн юм хийж байгаа та нар маань. Тэгэхээр ингээ сууж байгаа учраас тийм үү эрзэнээсээ татхаас өмнө огцом шууд эхлээд ингээ эрзэнээрээ татах биш эхлээд сайхан ингээ сайхан сул ингээ сайхан хөдлөг ингээ хөлөө. Ингээ сайхан хөдлөг ингээ сайхан юугаас жоохон халаагаад сайхан. Нийнхаа ингээ халаагаад ингээ хоёр ээлжлээд ингээ халаагаад. Нөгөө юугаа хийхээс өмнө эрзэнээ хийхээс өмнө тийм үү ингээ ээлжлээ сайхан халаа. Ингээ хөдлөөд. За тэг ингэж чаад сайхан ингээ хөдлөг ингээ хатынхаа хөлөө урагшаа хойшоо ингээ хөдлөг ингээд. Яа тэгээ жоох ингээ хөлөө ингээд хажуу тийшээ хоёр хөлөө нийлүүлчихэж жагаад ингээд хажуу тийшээ хоёр хажуу тийшээ. Манай нэгсэнд үений маань хөдөлгөөн өөрчлөж байгаа шүү дээ. Түрүүнд нь ингээ урагшаагаа ингэжсэн бол тийм үү ингэж урагшаагаа ингэж хөдлөж исэн бол одоо ингээ хоёулынгийн ингээ хажуу тийшээ жоохон хажуу маягтайгаа ингээ хөдлөж. За ингээ сайхан жоохон хөдлөж ингэж халаачж жагаад за ингээд одоо нөгөө юугаа эхэлнэ. Эрзэнэ татна. За хамгийн сүүл дуусныхаа дараа мөн жоохон сунгалт хийж өгнө. Ханандаа хөлөө сайхан тулгаад нуруугаа сайхан зэгслээд нэг хөлөө арагшин тавиад за тэгээ сайхан ингээд энэ хөлөө сайхан тэнийлгээд тэгээ арагшин ингээд түлхээд за ингээр чинь сайхан артлын чинь булчингууд сайхан юу мэдрэгдэн сунгалт мэдрэгдэн. За ингээд сайхан сунгана. Ингээд за ингээд сунгаад нэг 30 секунд ч юм уу тийм сайхан ингээд ханандаа тулаад ингээд зогшно. Эсвэл юм барай ингээд
Сайхан хан нэг юм тулах хэрэгтэй. Заавал хан гэхгүйгээр одоо гэртээ байж ах юм бол Монгол гэрт бол одоо ороо ч юм уу тийм орныхоо хөлөнд ч юм уу эсвэл авдар ч юм уу эсвэл шакаав ч юм уу юм хөл тулаад зогсчих болох нэг юмд ингээ хөлөө уртлынхаа хөлийг тулаад энэ автлынхаа хөлийг энэ хөлөө бол ингэсэн хөлөө маш сайхан тэнэлгэж өгшин. Тэгжээж энэ автаа талчин сумбалт мэдрэгдэн шүү. Тэгээ нэг хөлөө аргачлал энэ хөлөөс ерөөсөө нугалж болохгүй сайхан сумгалт хийжээж энэ булчин шүрмсүүд чинь сайхан яаж энэ хөлний чинь нөгөө энэ ингээд матигаад байгаа чинь сайхан тавигдаад байна. За ингээд за одоо уртлынхаа булчин ингээд аргашаага хүлээ ингээд за хам юм уу юм ингээд өргөөд ингээд аргашин жоохон баг зэргийн аргашин татчих байгаач энийга тэгэхээр энэ булчинд чинь уртлын булчин чинь сунгалт мэдрэгдэнэ. Энийга ингээд энэ хөлөө нуглаад энийга баг ингээд бүгсэндөө хүргэж байгаа. Тэгээд энийга баг зэрэг аргашаа ингээд за тэгэхээр чи энэ уртлын чинь гоё сайхан сунгалт мэдрэгдэнэ. Яг энэ чигээрээ юм биш шүү. Баг зэргийн ингээ аргашаага ингэж тат. Ингээр сайхан сунгалт мэдрэг. За нөгөөдлийнхаа хөлийг мөн ялгаагүй. За ингээ баг зэрэг ингээ аргачлуулаад байна. Тэр сайхан сунгалт мэдрэгдэнэ. За тэгээ сайхан ингээ сайхан суллаад ингээ сайхан бүр чонгуудаа сайхан суллаад яг сайхан бие жоохон сэгсрээд өгч штэ сайхан бүх бие сулалж чаа. Ингээд сайхан судлаад ингээд урагшаа хашаага ингээд хөтлөж байгаа гэсэн ингээд сайхан сэгсчээд ингээд сайхан булчингаа судлаад. За ингэж заавал сүүлд нь ер нь ямар нэгэн тасгал хийснийхаа дараа заавал булчингаа суллах тийм үү сунгалт хийх ийм юмнуудыг ингээд хийж байгаарай.